Сайн бацгаана уу? Лингийн мэрэгэн дэртэн зүгт тавтаа мэрэлнэ. За өнөөдөр миний бавтнаа хэсэгтээ бас нэгэн бичлэг нэмье гэж бодож байна. Одоо завсрын сүнс, одоо энерги хорогдлох гэж юу вэ? Хэрхэн өөрийгөө цэвэрлэх вэ гэсэн ийм утгатай бичлэг хий. Тэгээд ер нь бол тийм яг хүнд завсрын сүнс одоо хорогдох, наалдах, эфир биеийн одоо эртний орд суух, тийм одоо энергийг хуваалцах тэр хүнд одоо сэтгэл санаанд нь хүчтэй нөлөөлөх гэмжлээ. Иймэрхүү зүйлийг бол завсрын сүнс наалдсан хоргоцсон гэж бол тийм ярьдаг. Тэгээд ер нь бол яагаад одоо тийм зарим хүмүүс ингээд сэтгэл санаа докторгүй болоод тийм ядрамтгай болоод эсвэл одоо өөрийн биш бодол тийм мэдрэмж тийм дамгаалал эсвэл ингээд өөрөөрөө яг уртлах шиг ингээд байж чадахгүй шал өөр хүн болцсон юм шиг тийм одоо тийм үед бол ер нь бол тавсрын сүнс буюу одоо тэнүүлчилж байгаа одоо гэрэл рүү яваагүй тийм сүнс одоо тухайн хүний эфир бие энергийн орон зайд нь бол хорогдсон байх магадлал айгу өндөр байд юм байна. Тийм би ямар сони ийм хүн ерөөсөө байгаагүй штэ. Тэгээд ерөөс ямар ч хүчгүй болчлоо гэдэг чинь айгу ядраа танаа гэдэг ч юм уу. Нэг л өөр мэдрэмж бодлоо орж ирдэг боллоо гэдэг ч юм уу. Тийм үед бол хорогдсон байх магадлал тийм өндөр байд юм байна. Тэгээд одоо тэдгээр одоо завсрын сүнснүүд нь бол хөвчлэн одоо газар дах боломжгүй үйлчлэх одоо юу гэдэг өнгөрсөн амьдралын шок, эсвэл одоо гомдол, харуусал, тийм ямар нэгэн зүйлд хорогдсон байдал, эсвэл хүлтэйгээ тэвлэрээгүй байдал. Одоо юмд хорогдно гэдэг чинь хүүхэдтэй, эд мөнгөндөө, байрандаа эсвэл одоо хийж чадаагүй ямар нэгэн зүйлс нь ажил үйлсээ бүтээж чадаагүй ажил үйлстэй бас хорогддог. Тийм энэ мэтлэн одоо янз бүрийн шалтгаанаар ингээд сүнснүүд ингээд завсрын сүнс олчтой юм байна л да. Ингээд нөгөө одоо гэрэл рүүгээ одоо тийм дараагийн явлага явж чадахгүй тийм эдгээр сүнснүүдийг бол завсрын сүнснүүд гэдэг юм байна. Бол тэгтээ амар муу сүнснүүд үгийг бас үгүй тийм тэгэхээр зэрэг одоо завсрын сүнс одоо хүнд ямар үед хорогддог вэ гэдэг дээр нэг 4 биш 5 одоо юу хэлээ шалтгаан хэлээ. За хүний одоо нэгдүгээр шалтгаан нь болохоор хүний энерги бол жоохон тийм аура энерги нь одоо сорилттой муу эсвэл завсар зай гарцсан үед бол айгу хурдан орчдөг гинэ. Одоо хүний бие сэтгэл одоо өөрийнхөө сүнсээрээ туйлдсан, шаналсан тийм гинт ой гашуу эсвэл ямар нэгэн готролд орсон үед одоо хүний одоо энергийн хамгаалалт нэг сулардаг юм байна. Тийм үед бол яг энэ үед бол тэнүүчилж байгаа одоо завсрын сүнснүүд бол тийм тэр нээлттэй одоо завсар нь гарцсан энерги юу нэг суларсан үед ингээ орон зайлан шууд ингээ татагтаад орчдөг гинэ. Тэгэхээр зэрэг энергийн цоорл ч юм уу аурагийн цоорл нэг тиймэрхүү үед тэр ягаад цоороод ингэсэн бэ гэхээр зэрэг хүн одоо ядарсан, шаналсан, гинт ой гашууд орсоод готролд орсон үед За хоёрдугаарх нь болохоор зэрэг эрчим хүчний төстэй далгион гинэ. Тийм одоо тэр хүн одоо амар ингээд айгүйх гомдолтой байх, айгүйх ууртай байх, айгүйх гонигтай байх ингээ шалтгаангүй айц тээж авдаг тийм ямар нэгэн тийм сөрөг сэтгэл зүйн айгүй нэлээд удаан явсан тийм одоо долгион өөрөөсөө ингээд бүр үргэлж ялгаруулад байх юм бол тийм сүнснүүд ирээд нөгөө долгион яг тийм одоо юу тийм хитрхи ой гашуудаас байх юм бол ой гашууд автсан сүнс ирд наалдах. Хитрхи өөрийгөө үнэлдэггүй байх юм бол яг өөрийгөө үнэлдэггүй юмдаа ингээд яатсан хүн одоо завсрын сүнс ирж хорогдох нь эсвэл хитрхи их одоо нэг юмд амар шуналтай энийг л авахгүй болохгүй гэдэг ч юм. Тэрэн дээр хитрхи хар ялгаруулаад байгаа хүнд тийм одоо байр сууц эд юмд хорогдсон сүнс ирж наалдах тийм. Энэ мэтлэн яг ингээд эрчим хүчний долгион тэр одоо завсрын сүнстэй адилхан ингээд долгиондоо орсон үед тийм ирнэлт одоо жишээ нь энийг хүн одоо юу гэдэг би ямар ч үнцэн нөгөө гэл өөрийгөө амар удаан хугацаанд бодоод хам бол тийм долгионтой сүнс танд ирж авсан. Тийм наалдах нь шүү дээ. Тийм хэмчлэн эрчим хүчний долгион төстэй үед гинэ наалддаг байхан. За тэгээд 3 дугаарх нэг тийм удам дамжсан одоо сүнслэг хүлээс байдаг гинэ. Тийм энэ нь болохоор хөвчлэн юу яадаг нөгөө бөө энтер дээр очиж үзүүлэхээр одоо лусын харлалтай байна гэдэг чинь янз бүр ярьдаг тийм тэр байж магадгүй одоо юу гэдэг тийм одоо тухайн хүний тийм удамд нь одоо тийм яв самруугаа явж чадаагүй одоо удаан хугацааны шаналл тийм ямар нэгэн тийм
удмын өвгдөөц дунд одоо яваагүй ямар нэгэн зүйлд хорогдсон эсвэл гацсан тийм сонсоод байд юм байна. Тэд нэр олж жоохон тийм одоо таны одоогийн амьдралд жоохон нөлөөлөх гэж магадгүй юм байна. Тэгээд энэ бол удам тамцсан энергийн гинчиг гэдэг гинэ. Одоо ажилдаг гэхүү. Тэр сүнслэг, тэр хорогдол, тэр мэдээлэл ингээд өвлөгдөж орж ирд юм лээ сонио. Тийм нь болохоор жоохон ойлгох жоохон хэцүү. Удам тамцсан сүнслэг хүлээс гинэ. За энэ бас байд юм байна. За тэгээд дөрөвдүгээрх нь болохоор зэрэг нэг тийм хий хоосон байдал, зориггүй амьдралтай хүнд авих тийм завсрын сүнсүүд авих наалддаг гинэ. Амьдралын одоо амьдрал айгаагүй утга учиргүй мэд санагдах. Тийм зориггүй хүн ингээ зориггүй болсон үед гинэ. Одоо жишээгээр хэлэх юм бол энэ за яг архичин хүмүүс байж болох юм. Архичин хүмүүс ингээд арх уухад амьдралын ямар ч хүсэл зориггүй зөвхөн архиал олоод уулж илөө. Өстой яасан чад ингээд тэнэлээ явж хүмүүс те. Нэг тийм тэнмэл ч юм уу те тийм амьдралын утга учиргүй амьдралын зорилгоо алдсан хүнд одоо яг харсан даасан тэнгэр нь холдоод те. Тэр үед ингээд хамгаалт сулрангууд те янз бүрийн тийм завсрын сүнснүүд бол те адилхан тийм завсрын сүнсүүд бол ирж тийм наалтахад аюудхан болдог гэсэн үг. За хий хоосон байдал зориггүй амьдрал гинэ. За тавтах нь болохоор зэрэг оршуулга тэмэглэлт орчны дараа ч юм уу эсвэл ямар нэг оршуулган дээр бас жоохон ирд наалтах магадлал аяг өндөр байд юм байна. Хин нэгний оршуулга эсвэл тийм одоо шаналсан хүмүүсийн дунд удаан байх тийм тэгхийн болоод тийм элдв янз бүрийн завсрын сүнснүүд бол наалдах магадлал өндөр. Гэхдээ бол хүн болгонд наалдна гэсэн үг биш. Жохон эмзэг байдалтай хүмүүс наалдах магадлал өндөр. Одоо ингэдэж штэ цагаан мэгтэй хүмүүс хитрхи иймэрхүү оршуулгын зам үйл явах хэрэггүй өнтер гэдэг ч юм уу те. Эсвэл ямар нэгэн оршуулгын юм дээр тим жилтэй хүмүүс одоо оршуулгын газар очих хэрэггүй шүү гэж хэлцдэг шүү дээ ер нь. Тэгэхээр зэрэг тийм хитрхи сэтгэлний эмзэг ямар нэгэн одоо юу гэдэг сөрөг сэтгэл зүйтэй байгаа хүн ч юм уу эсвэл цагаан мэнхтэй гэдэг ч юм уу эсвэл одоо юу гэдэг нэг тийм сэтгэл зүйн тийм эмзэг хүмүүс бол оршуулгын газараар явах ч юм уу тийм хитрхи одоо шаналсан хүмүүсийн дунд удаан байх тэр бол жоохон хэрэггүй тийм наалдах магадлал тийм өндөр. Гэхдээ заавал наалдна гэсэн үг шүү дээ зүгээр жоохон магадлал нь ч өндөр болчтой байна гэсэн үг юм байна. Тийм. За нэг тиймэрхүү. За тэгээд ийм 5 шалтгааныг нэрлэлээ. Тэгээд би дараа нь одоо тийм мэдээж хэрэг завсрын сүнс одоо наалтсан яг заалттай одоо байгаа тохиолдолд тийм засах шаардлагатай. Тийм энэ дээр болохоор хүн ингээд тийм нэгдүгээр хамгийн том ерөнхий засах юу болохоор хүн одоо буцаагаад одоо сэтгэл зүйгээ сахилга баттаар өөдрөг болгох хэрэгтэй гэсэн үг. Яаж хандж ирсэн, яаж байж ирсэн, болно бүтнээ би өөдрөг явах хэрэгтэй тийм өөрөө ингээ хичээж тийм одоо өдөр болгон гүүх, давстаа усанд орох, тийм хаяас лаа гэрмжтэй асаах, арц хүчээр өөрийгөө уугуулах тийм энэ мэтчлэн тийм жирийн шажиг юм бол бүх хүмүүс мэдж байгаа. Энэгээр өөрийгөө юу яах хэрэгтэй. Хоёрдугаарт ингээд юусе болохгүй байна гэсэн хүмүүс байх юм бол одоо хүмүүсээр засуулж ална. Одоо яг үнэхээр жинхэнэ засал хийж чаддаг хүнээр тийм засуулж ална. Ингээд тийм засал айгу тийм үнэтэй байна. Ингээд би өөрөө химээр байна гэсэн хүмүүст би нэг бяцхан арга зааж өгье гэж бодож байна. За ингээд эхлээд та одоо суугаад тийм бие тайвшруулад одоо хөлний хоолой ингээд газарт ингэж тавих хэвээр ингэж суугаад цаана тий. Тэгэд чимээгээ суугаад хөлөө газарт тийм тавиад тэгэд юу дотроо бол ингэж бодно. Миний энерги надад харьяалагддаг. Миний бие сэтгэл сүнс бүгд надад хамгаалагдсан гэж дотроо сайхан зөөлнөр ингэж одоо давтан бодоод тэгэд одоо цээжиндээ нэг гэрэл төрслөн одоо тэр гэрэл таны биеэр одоо айгуу том гэрэл одоо төсөөлөөрөө тэнүүдэд анжаа тийм сайхан гэрэл ингэж төсөөлөөд тэр гэрэл таны биеэр доош урсаж бүх хар энерги үлдэгдэл сүнс хорогцсон тий одоо зөөсийг цэвэрлэж газар руу буцааж яана гэж та төсөөлнө. Тий одоо таны тэр цээжин дотор одоо
төсөөлсөн одоо гэрэлчин биеэр чи ингэж яваад бүх би одоо биеэр чи ингэж нэгжлэг хийж байгаа юм шигтэй ингэж яваад тэгээд одоо тэнд байгаа хар энерги үлдэгдэлсэн соргоцсон зүйлээ бүгдээр ингэ хуу аваад сэвэрлээд ингэ газар руу буцааж ийн гэж иймэрхүү байдлаар та дотроо төсөөлөнгөө одоо ийм зүйл хэлнэ. Надад хамааралтай бүх энерги, ам мэдрэмжийг гэрэлт хүлээлгэн өглөө. Их дэлхийд буцаан өглөө. Миний орон зай одоо цэвэр зөвхөн надад зориулагдсан. Хэрв ямар нэгэн сүнс миний орон зайд байвал гэрэл рүү явахыг сонго. Таны зам гэрэлдэг. Та эрхчлөөнд оч. Тэнгиж одоо 3-5 удаа хэлж олно. За ингэж хэлээд одоо өөрийгөө засах ийм арга байна. Тэгээд одоо тэгж хэлж дуусчаад нүдэ зөөлн нэгээд тэгээд ингээд энгийн байдалд орж олно. За нэг өөрөө өөртөө хийж болох нэг энгийн юм засал байна. Тэгээд хамгийн гол нь одоо таны хүлчин газарт байх ёстой. Газарт ингээд тийм хөлний уул гэхүү тийм. За нэг иймэрхүү засал өөртөө хийж болох. Яг хуу зүгээр сууж хахаар тийм зөвлөө суугдаг шиг тийм. Үнэхээр одоо засал үнэтэй байна гэсэн хүмүүс юм бол тийм өөртөө иймэрхүү засал яаж болно шүү. Тийм бас магадгүй танд хэрэг болох ч юм билүү тийм. За тэгээ ер нь бол одоо хамгийн том зүйл нь юу вэ гэхэлэр зэрэг засал масал хийхгүйсэн ч олно хамгийн гол нь та буцаагаад тийм өөрийгөө олж авах, өөдрөг байх, одоо бүх юмд одоо сайн сэтгэлээ дагах. Тийм энэ зүйлийг одоо баримтлах юм бол одоо ямар ч одоо гадны сүнс одоо таны орон зайд орж чадахгүй. Яг амьдралын зорилготой тийм өөдрөг, амьдрах хүсэлтэй, амьдрал хайртай тийм ингэж одоо уучлах, юмыг өршөөх тийм одоо зүрх сэтгэлтэй ийм байж чадах юм бол тийм ямар нэгэн одоо харамсал, гомдол байхгүй. Тэ өөрийгөө бас өөрийгөө бас таньдаг байх хэрэгтэй тэ хүн. Тэгээд өөдрөг өөрийгөө таньсан, өөдрөг амьдралын зорилготой хийх одоо бүтээх хүсэлтэй ямар ч юм одоо тохиолдсон одоо сайн сэтгэлээ тэ дагаа явдаг өөдрөг талаа тэ. Ингэх юм бол ямар нэгэн завсрын сүнс юу хорогдох ямар ч тэр одоо долгион таарахгүй болчих жоохоо. Тэгэхээр зэрэг ямар нэгэн завсрын юм ерөөсөө хизээч наалдахгүй гэсэн үг. Одоо тийм зүйл хажуу хуугаар ч байсан ч гэсэн алдчих чадахгүй гэсэн шал өөр долгионд яваад байгаа учраас. За нэг иймэрхүү юм ярих гэж бодоод хэлээ. Тэгээд одоо за ингээд одоо өндөрлөе. Муу одоо тарот картаар энерги болон сүнслэг мэрэг хийлгмээр авах хүмүүс юм бол одоо надлаа бол хандж олно. Тийм магадгүй бол одоо таны одоо тийм дотоод ертөнцид ямар нэгэн тийм ойлгохгүй асуулт ээж болно. Муу одоо өөрийгөө чиглэлээ хайж байгаа хүмүүс болон одоо тийм тарот картаар энерги сүнслэг чиглэлийн тийм мэрэг уншлага бол хийж болно. Тийм би бол фэйсбүүкийнхаа одоо мессенжер дээр тэтгэвтэй байж байгаа. Тийм яг инстаграм л бол бичиж болно. Тийм гэхдээ бол үнэхээр дуудлага хийх нь бол тийм фэйсбүүкээр хийж байгаа. За ингээд өндөрлөе. Одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.